Сайн байцгаана уу? Баярбаатарын гэр бүл байна. Би Баярбаатар. Ээж Соко байна. Миний нэрийн Инхчин гэдэг. Би 7 настай. Одоо та бүхэнд дөрмийг танилцуулъя. Надад 2 асуулт байна. Хариулт хэлхийг хүссэн баг урдаа байгаа хонхыг дарснаар хариултыг хүлээж авна. Хариулж чадаагүй баг шийтгүүл. Хамгийн баг шийтгүүлсэн баг нь ялагч болно. Ялагч багийн шагнал нь гэр бүлийн өөрсдийн эрх мэдлийн хүрээнд шийдэж болох зүйлсийг тус бүр цаасан дээр бичнэ. Охиндоо мэдээж дуртай тоглоомыг авч өгөх эрх өгж байгаа. За тэгээд хамтдаа өдөржингөө тоглох эрхийг өгж байгаа. Тэгээд тоглоомын төвд 5 удаа тоглох эрхийг өгж байгаа. Би аав ээжтэй гэрийн цэвэрлэг өгөн бас аягийн угааж өгнө. Охиныгоо хүүхдийн парк тоглох 3 эрх бэлгэлнэ. Барби авах эрх байна. Пони авах эрх авч өгнө. Солонго хэдэн өнгөтэй вэ? За. 7. Yes. За ээж нь. 3. 1. Юнивэсний хэддүгээр сувг дээр Dreambox гардаг вэ? За хөл ээжээс нэлээ ойлог. 704. За. Дахиад 4. За. 1 2 4. 1. Хүн бүр асуултанд 1-10 тооны үнэлгээ өгч хариулна. Оролцогч бүр өөрийн өгсөн үнэлгээг тайлбарлах болно. Өөрийгөө хэр их эдэмхий гэж боддог вэ? Би яага юус гэвэл 10 гэхээр аав нугасаа 10 бах гэж бодоод юус гэсэн. Тэгээд ер нь эднээ нилээ эднэ. Би дандаа нэмийн ингэдэг болохоор 10 оноо өгсөн. Би бол 10. Эхнэрийнхээ хэлсэн. Охинтойгоо хамт хоолой идэх туфтаа учраас 10 оноо өгч байгаа. 2 аяга. Аав хэр сайн хоол хийдэг вэ? За яагаад 8 бэ гэхээр тийм амар амтгүй бол хийдэггүй. Тэгээ яг ойр зургийн материалаараа бол ер нь хангалттай хийчин. Тэгэхээр 8 оноо. Аав минь гой хоол хийдэг болохоор бас 9 оноо өгч байна. Би бол өөртөө 9 оноо өгсөн. Өөртөө бангаар хийдэг. Яагаад тэгэхээр би 9 оноогоор хоол хийдэг. Манай эхнэр 10 оноогоор хоол хийдэг учраас би өөртөө 9 оноо өгсөн. Тэмцээний ялагчаар хүүхэд ялсан байна. Би ячтаа. Яа. Андаг юм аа. За чи өстө зөндөө юм халах юм штэ. Би Барби мөрхөн пони авах дэ. За, аавынх нь бэлэг шүү. Миний охин. За. Тэгээд аваарай. За, үнсээ.